Сайн байцгаана уу? Роял ичлийн телевизээс бэлтгэн хүргэдэг залуу лидер нэвтрүүлгийн машин дугаар хүрж байгаа энэ цаг мөчийн мэндийг үзэгч та бүхэндээ хүргэе. Бид нэвтрүүлэгтээ нийгмийн салбар бүрт амжилттай манлайлж яваа залуусыг урьж оролцуулдаг гэдгийг үзэгч та бүхэн маань мэдж байгаа байх. Тэгэхээр бидний өнөөдрийн дугаарт Remax 100% Broker Office-ийн эзэмшигч, үйл хөдлөх хөрөнгийн коуч, Даш Цэвгийн Алтан туяа зочноор оролцож байна. За танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Урилга хүлээн авсанд маш их баярлалаа. За баярлалаа. Чамд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг бас нэвтрүүлэгтээ урьж оролцуулж чад баярлалаа. Салбарын мэрэгчлэтнүүд бол тийм ээ энэ үйл хөдлөх хөрөнгийн салбарт маш том зах зээлийн боломж байгаа гэж ярьдаг. Тэгэхээр таны хувьд өмнө нь бол худалдаа борлуулалт тийм ээ интерьер, зураг дизайны чиглэлээр өрнө ажиллаж байсан туршлагатай. Тэгэхээр яагаад энэ салбарт өрнө хөл тавих болсон бол? За интерьерийн ажил хийж байхтайгаа холбоотой л доо. Би одоо сүүлийн 10 хэдэн жил дандаа борлуулалтаар ажиллаж байна. Гэхдээ миний анх нөгөө диплом авсан мэргэжил бол төрийн захиргааны удирдлага гэдэг мэргэжил байсан. Тэгээ тухайн үед сургууль дөнгөж төгсөөл нэг компанид ороод брэнд менежер хийсэн. Тэгээд худалдааны салбар руу ороод борлуулалт руу орсон. Тэгээ 2 жил тэнд одоо бизнесийг яаж хийдгийг бэ гэдгийг тэр галтгоонд том одоо байгууллагын галтгоонд ороод тэгээд тодорхой хэмжээний ойлголт аваад өөрийгөө хөгжүүлэхээр шийдсэн. Тэгээ маркетингийн чиглэлээр борлуулалтын чиглэлээр ажиллая гэж шийдээ Тайван руу явж MBA хамгаалсан л да. Тэгээ Тайванаас ирснээсээ хойш би дандаа хувийн бизнес хийсэн. Ерөөсөө нэг шийдвэрт хүрсэн байхгүй юу гэхэлэр хүнд ажиллаж болно тий аль нэг компанид ажиллаж болно. Өөрийнхөө цагийг тодорхой цалингаар үнэлүүлээд ажиллаж болно. Эсвэл өөртөө ажиллаж байна. Тэгэхээр би бол өөртөө ажиллах нь илүү одоо өндөр орлого олно гэж харсан учраас тий өөртөө ажиллах нь зөв гэж харсан учраас 50-аас ирснээс хойш бол дандаа хувийн бизнесийг явсан. Тэгээ энэ дотор болохоор интерьер одоо зураг төсөл, заслын ажил, тавилгын үйлдвэрлэл, дээрэс нь будын үйлдвэр ингэж явж байгаа л одоо үйл хөдлөх рүү ороод 6 жил болсон байна. Тэгэхээр би ер нь зарчмын хувьд бол нэг бизнесийг бол 2-оос 3 жил хийхэд аргыг олох хэрэгтэй гэж хардаг байхгүй. Хэрвээ би 2 жил, 3 жил ажиллачаад стил аргаа олоогүй өөрөө ингээ бүтлгүй хэвээрэл байх юм бол энэ бизнес надад тохирохгүй байна. Эсвэл би энэ бизнесийг хийж чадахгүй байна гэж хардаг. Тэгээд интерьерийн ажлаа хийгээ явж байхдаа Remax-ийн хамгийн анхны франчайз офисын зургийг зурж ирсэн. Тэгээд энэ олон улсын франчайз ороод ирж гин. Энд чинь нөгөө ноу хавтагаа ороод ирж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эндээс ер нь суралцаж болох юм гэсэн бодол анх тэгээд энэ бол Монголд дөнгөж хөгжиж байгаа шинэ салбар. Шинэ байна гэдэг бол энд маш их боломж байгаа л гэсэн агуулга цаана байгаа. Учраас энэ салбар руу одоо орохор шийдсэн дээ. За тэгэхээр Remax-ийн одоо 50 гаруй Broker Office байдаг тийм ээ. Тэгэхээр эдгээр энийг болох Remax 100% Broker Office-ыг одоо та эзэмшиж байгаа. Хэрхэн яаж ер нь Broker эзэмшигч болсон болов? Тэгээ салбараа мэдэхгүй учраас эхлээд агентаар орсон. Яаж зуучлал хийдэг юм бэ? Энэ салбарт хэн яаж ажилтгийг, яаж ажиллавал амжилттай байдаг гэдгийг сурах гад агентаар анх ажилд орсон. 2 жил орчим агентаар ажилласан. Би бол яг анх агент болж явах үед бол хөдөлгөөний бизнесийг магадгүй тэр зуучлал хавцаан л ингэж төсөөлж исэн. Энэ зах зээлийг магадгүй нэг 20-30-40% таа л ингэж баримжаалж ойлгож исэн бол одоо л тэрний цаана зөндөө их боломжууд өгд юм байна гэдгийг хараад тэгээд франчайз авсан зөв юм байна. Broker Office нөх юм бол ашигтай гэж үзсэн. Тэр үедээ Broker Office нэсэн. Тэгээд тэр нь бас их оновчтой цаг хугацаанд нээжээ гэж одоо хараад байна. Remax 100% Broker Office-ийн хувьд ер нь 19 дахь Broker Office тийм ээ. Тэгэхээр анх багаа ер нь хэрхэн бүрдүүлж байв? Одоо бол Remax-ийн маш тийм шилдэг баг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр анх хэдүүлээ эхэлж байсан ба одоо ер нь хамт олон бас хэдүүлээ болж өргөдсөн бол. За анх бол одоо багаа бүрдүүлэхдээ эхлээд би өөрөө франчайз авчихгуудаа за офисын админ гэж байдаг байхгүй юу? Админ гэдэг бол офисын үндсэн үйл ажиллагааг надтай хамт хийж явах юм байна. Админээ сонгосон. За хамгийн том сонголт энэ байлаа. Тэгээд тэрний дараа агентуудыг одоо шинээр илсүүлж авсан. Надаас ер нь хүмүүс ингээд агент авахдаа ямар хүмүүсийг авд юм бэ? Ямар хүн энэ салбарт амжилттай ажиллах юм бэ гэж асуудаг л та. Тэгэхээр би бүх хүнд давуу тал байдаг. Бас хүн болгон өөрийн онцлогтой тэр болгоно тэр хүний давуу тал гэж би хардаг. Хамгийн гол нь тэр хүн чин сэтгэлээсээ энэ ажлыг хийхийг хүсээд зорилго тавих. Тэр аягүй чухал байдаг. Энэ аягүй том салбар байхгүй юу? Энэ дэр зөвхөн одоо юу гэдэг сейлс хийх жижигхэн ажил биш байхгүй юу? Энэ аягүй том салбарт ямар ч хүн орж ирэхэд амжилттай ажиллах боломж нь бол бүрэн байж байгаа. Гол нь чин хүсэл тэгээд итгэл авах хэрэгтэй. Эхлээд нөгөө миний гол төвлөрж исэн зүйл болохоор энэ Broker Office-ийн үйл ажиллагааг цэгцэртэл эхний хүмүүсээ маш сайн бэлдгийг хүссэн. Тэгэхээр үйл хөдлөлийн салбар гэдэг чинь өөрөө шинэ салбар. Шинээр суралцж байгаа хүн чинь тодорхой хугацаанд 2, 3, 4 жил ажиллаж иж ингэж одоо
туршлагажаад эндээ мэрэгшээд мундаг болно. Тэгэхээр урт хугацаанд хүмүүсээ тогтоон барьж ажилуулахын тулд эхний удаад л агентын тоог нэмэхээсээ илүүгээр байгаа агентуудаа илүү чанартай болгох чиглэлд ажиллаж байсан их хэмжлээ. Тэр яг энэ салбарт хөл тавьснаас хойш ер нь танд одоо тий итгэл алдарч исэн одоо хэцүүхэн үйл явдал байдгүй. Яг үннийг хэлэхэд би бол энэ бизнесийг анх нөгөө аюу өдрөг төсөлтөд ороход миний төсөөллөөс арай хатуу байсан. Анх брокер нээснээс ахуулаад хийсэн ажлуудаа бүгдийг л ингээд өөрөө зөв буруу хийгээд туршиж үзээд өөрийнхөө одоо юугаар мэдрэмжээрээ те туршлагаараа хүмүүсээс хараад суралцаад явж байсан. Тэгээ хамгийн ер нь жоохон хэцүү байсан зүйл юу вэ гэхээр манай энэ бизнесийн модель л та хөдлөх хөрөнгийн зурчлагч нар бол цалин аваад ажилладаг ажилчид биш байхгүй. Энэ бол хуваарь бизнес эрхлэгч нар. Тэгэхээр зөндөө олон бизнесүүд хүнд цалин өгчөөд ажилуулахад одоо бүр ингээд итвэх санаачлагтай, сэтгэл зүрэхтэй ажилуулахад хэцүү байдаг шүү дээ. Гэтэл би цалин өгөхгүй. Тэгээд тэр хүнд одоо орлогыг амлахгүй ээжж. Тэгээд магадгүй тэр агентаас өөрөөс нь нэлээдгүй зардал гарна шүү дээ энэ ажлыг хийхэд бол. Өөрөөс нь зардал гаргуулжаад тэгээд бүтэн цагийн зарцуулаад тий итвэх санаачлагтай, урам зоригтой ажилуулна. Тэгээд нэмэх нь эн чинь нөгөө хөдөлгөөний борлуулалт учраас тууштай жоохон урт хугацаанд энийг давтамжтайгаар хийж явах хэрэгтэй ажлыг хийлгэнэ гэдэг бол одоо хамгийн том челленж байсан. Тэгэд энэ яг хөдөлгөөний брокерийн хувьд бол 2 жил гар мөсний дараа бол ер нь дими юм цагаа өрөөд байна уу та гэсэн бодол бол төржсэн байхгүй юу. Яагаад тэгэхээр үр дүн надад харагдахгүй байсан. Тэгээд оны эцнийг болсон юм аа. Оны эцэд болоод агентуудынхаа хийсэн ажлуудыг агентуудаа бас нэг юм сурталчлах зорилгоор би контент хийж бодоод тэгээ агентуудынхаа өөрчлөлтөө за хэнийг оруулах вэ? Хин амьдралдаа өөрчлөлт хийж чадсан байлаа ингээ харсан чинь аягүй олон агентууд байсан. Тэндээсээ агентууд маань их баяртай байсан. Тэрнээс гадна би өөр аягүй урам авсан. Тэгээд одоо зүгээр ингээ бодхолоор за одоо Монголын өнөөдрийн хөдөлмөрийн зах зээл дээр 5 сая төгрөгийн сарын орлого гэдэг бол тийм бага цалин бол биш шүү дээ. Гэтэл манай агентууд шинээр цоо шинээр дөнгөж сургалт өгсөж юм уу? Эсвэл гэртээ хүүхдээ харж агаад орж ирсэн агент энэ ажлыг хийж байгаа агент эхний сарда ийм хэмжээний орлого олох боломжийг манай хамт олон бүртгүүлсэн байна. Энийг бол би одоо үр дүн юм аа гэж хараад буцаад энэ ажилдаа би яг зөв газараа зөв цагтаа байгаа юм байна гэж сэтгэл дураа ажиллаа гэдэг болсон. Тэгэхээр Remax бол ер нь нээлттэй соёлтой тийм ээ. Одоо хүссэн болгон ороод бас ингээ хөгжөөд дэвших тийм нээлттэй одоо соёл системтэй шүү дээ. Тэгэхээр энэ хүү яг соёлыг өөрсдийнхөө одоо брокер оффист хэрхэн суулгасан бол бас яг бусад одоо юм оффисудаасаа ялгарах онцлог давуу тал нь юу вэ? Би хүмүүст ингэж хэлдэг байхгүй. Remax бол танд цалин өгөөд таныг хийх ажлыг чинь зааж өгөөд ажилуулдаг газар ерөөс биш ээ. Энэ бол хувийн бизнес юм аа. Чи үл хөдлөлийн бизнес хий гэж бодож ивэл чамд хувийн бизнес хийх одоо боломжтой олгодог газар юм аа. Энд хин нэгэн дарга захирал чамд байхгүй. Чи өөрөө өөртөө босс болоод өөрийнхөө төлөө ажилладаг. Нээлттэй ажиллах боломжийг олгож идэг. Тэгэхээр манай офисын хувьд бол бас нэг ийм онцлог байгаа л да бид нар олон төрлийн борлуулалтын уралдаануудыг ойрхон зарлж идэг. Яагаад гэхээр миний хувьд энэ бизнес дээр гол баримталдаг философи болохоор хүн өгжиж авдаг гэдэг энэ философиг баримтлахтай. Яагаад гэхлээр би агентуудаа хэр их боломжийг олгоно те хэр их урамшуулал одоо юу гэдэг урам итвэх өгөн тэр хэмжээгээр хүмүүс манд бүтээмжтэй ажиллаж идэг. Жишээ нь бол одоо бид нар өнгөрсөн жил бол автомашины одоо шагналтай уралдаан зарлаад автомашины эзэнд нь автомашины нөгж илээ. Одоо ч гэсэн манай тэр агент автомашина унаад одоо байраа борлуулаа явчаа. За бүсийн төвөөс Remax-ийн одоо ингээд 50-аад брокер офис дотроос хамгийн шилдэг нэг хүнийг тим шагналаар шагнадаг бол би офисынхаа 20 хэдэн хүнээс шилдэг болсон 4 хүнийг яг тийм олон улсын арга хэмжээнд бүх зардлыг дагаад явуулах ч гэдэг юм уу те. Тэгэхээр эндээс нөгөө хүн цорын ганц хамгийн мундаг байж иж одоо шагнал хүртэх биш. Хичээсэн болгоно урам авах энэ боломжийг өгснөөрөө хүн болгон маань бүгдээрээ идэвхтэй ажиллах боломж бүрддэг. Идэвхтэй ажилдаг. Дээрэс нь нэмэх нь бид нар хувь хүнийхээ хөгжил дээр маш их анхаарч сургалтууд олоод хувь хүний хөгжлийн хөтөлбөрүүдийг дотооддоо хэрэгжүүлдэг. Тэгээд яагаад хувь хүний хөгжлийн ийм сургалтууд хөтөлбөрүүд дээр анхаардаг вэ гэхэл агент өөрөө чадвартай байх юм бол бизнес нь өргөжинд хэлнэ. Агентийн бизнес амжилттай байж брокерийн бизнес амжилттай байдаг. Тэгээ энэ хувь хүний хөгжлийн хөтөлбөрийн үр дүнд манай агентууд хувь хүнийхээ хувьд богино хугацаанд ингээд хөгжиж тэгээ энээсээ үр дүнгээ мэдрээд явдаг.
Тэгэхээр танай офисын хувьд бол Remax Mongolia бүсийн хэмжээнд тийм анх удаа ер нь олон улсын зах зээлд үйл хөдлөх хөрөнгийн одоо борлуулалт хийсэн гэж дуулсан. Тэгэхээр яг танай баг хамт олон дотор тийм ээ олон улсад одоо үйл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр ажиллах эрхтэй одоо риэлторууд хэд байдаг болоо. За манай офис Remax Mongolia бүсийн хамгийн анхны олон улсын гүйлгийг албасаар гаргасан Амар хот гэдэг агент байгаа. Америкт сурч аваад ирсэн мундаг одоо бизнес эрхлэгч залуу байгаа. Анхнаасаа л энэ бизнес руу орж ирэхдээ олон улс руу гүйлгээ гаргах. Тэгээ банк санхүүгийн салбарыг үйл хөдлөлтөй холбох. Одоо бол мань хүн хөрөнгө оруулалтын чиглэлээр өөрийгөө бэлдээд явж байна. Тэр энэ бол маш том амжилт тийм ээ. Тэгэхээр ер нь та баг хамт олонныхоо борлуулалтын амжилтуудаас дурдвал тэгээд одоо баг хамт олон ер нь амжилттай ажиллахын нууцыг ер нь таас юу гэж бодож байна? Манай хамт олонны хувьд бол одоо 2020 оны байдлаар бол Remax-ийн 50 гаруй брокер офис дотор нэг агентийн борлуулалтаараа хамгийн өндөр одоо борлуулалттай буюу дэмжээрээ одоо номер 1 байгаа да. Манайх бол харьцангуй цөөхөн агенттай 20 гаруй агенттай тооцогддог. Өнгөрсөн 21 оны 1-р улирлын байдлаар бол бид нийт дүнгээрээ 2 дугаарт явж байна. За энэ бол тийм чамлахааргүй сайн одоо үр дүн гэж би бодож байгаа. Хамт олнороо маш их бахархаж байгаа. Амжилттай ажиллахын нууц. Тэгээ амжилт гэдэг зүйл бол ер нь ийм тасралтгүй тууштай хөдөлмөрийн үр дүнд гардаг одоо үр дүн гэж би амжилтыг боддог. Тэгэхээр манайхан амжилттай байна гэдэг бол агентууд маань тогтвортой ажиллаж байна. Тасралтгүй тууштай ажиллаж байна. Хамт олноо нэг гэр бүл шиг болгохын тулд бид нар офисын бодлохоор их чиглүүлж өгдөг. Тэгээ манай хамт олонны хувьд бол аюу тийм бие биендээ хайртай, бие бинийгээ дэмждэг нэг гэр бүл шиг хамт олон байдаг. Үйл хөдлөх хөрөнгөний салбарт ажиллаад одоо 6 жил болж байгаа тийм ээ. Тэрнээс өмнө бол маш олон төрлийн бизнес руу орж үзчихсэн гэж ярьж байна. Тэгэхээр яг юм бизнес одоо эрхлэхийг зорьсон одоо шинийг эрэлхийлж байгаа юм эмэгтэй хүнд ер нь гэр талаас нь ер нь ямар дэмжлэг үзүүлээсэ гэж боддог. Ер нь таны одоо бас гэр бүлийн хүн энэ төр хэрхэн ойлгож дэмждэг бол ямарваа нэг бизнес хийч бай тэ ямар ч амжилттай ажлыг бай ингээд хүн амжилттай хийхэд бол заавал тэр зүйлдээ цаг хугацаагаа сэтгэл зүрхээ зарцуулах хэрэгтэй байдаг. Гэтэл нөө эмэгтэйчүүдэд тэр энэ нөө гэрийнхаа ажлыг өөрийнхөө бизнестэйгээ хослуулад авч явахад мэдээж нэлээд их цаг хугацаа шаардлагатай, ур чадвар шаардлагатай. Тэгэхээр энэ бүхнийг нэг ганц супер эмэгтэй хийгээд байдаг юм бол бас биш л те. Тэгэхээр тэр эмэгтэйг дэмжиж байгаа гэр бүл гэдэг бол аюул чухал байдаг. За манай гэр бүлийн хувьд намайг хувийн бизнесээ хийхэд бол бүх талаар дэмждэг. Манай гэр бүлийн хүн дэмжиж байна. Манай ээж аав маань дэмжиж байна. Хүүхд маань миний ажлыг бас тодорхой хэмжээгээр ойлгоод явж байна. Тэгэхээр ийм үг гэдэг штеп. Хичээж байгаа хүний хажууд дэмжиж байгаа хүн байх сайхан гэдэг. За тэгэхээр Алтан туяа коучийн хувьд бол одоо өөрийнхөө офис, брокер офист тийм ээ. Ер нь агентуудтай одоо коучингийн хөтөлбөр ордог байгаа. Тэгэхээр одоо үйл хөдлөх хөрөнгийн коуч гэхлээр яг биднэрт ер нь бол жоон шин тутам сонсогдож байна л да. Тэгэхээр яг таны өдөр тутамдаа хийдэг ажлын онцлог тийм ээ үйл хөдлөх хөрөнгийн одоо коуч хийж байгаа нь ажлынхаа талаар яриул. За намайг нөгөө Remax ажилладаг гэхлээр айгүй олон найзууд маань одоо ч гэсэн намайг үйл хөдлөх борлуулдаг гэж ойлгоод байдаг. Би бол одоо бол үйл хөдлөх борлуулахгүй 3-4 дахь жилдээ болж байна. Би юу хийдэг вэ гэхлээр энэ үйл хөдлөлийн салбарт шинээр орж ирж байгаа агентуудыг одоо үйл хөдлөлийн бизнесийг яаж хийх юм арга техникийг зааж өгөх. Тэр хүмүүсийг дэмжих ажлыг ерөнхийдөө бол дандаа л агентуудтайгаа ярилцдаг, тэр хүмүүсийг сонсдог. Одоо асуудлыг шийдэж өгөх гэхээсээ илүү тэр хүн асуудлаа шийдэх ямар боломж байгааг нь өөрт нь ойлгох. Ийм л одоо ажил хийдэг. Хамгийн анх би брокер офисаар нэгчээд эхний бараг 6 сар офисоос бараг гараагүй байхгүй. Яадаг байсан бэ гэхэлэр шинэ агентууд орж ирэхэд тэр хүмүүст би юу зааж өгөх ёстой вэ гэдэг юм дандаа сургалт бэлтжижсэн. Яг тэгэхээр би өөрөө анх агент болоод орж ирээд эхний 6 сар ингээ лост болсон байна тий. Хаанаас эхлэх юм бүү зөв хийгээд байгаа мó, буруу хийгээд байгаа мó, хаашаа явах нь зөв юм мэддэггүй. Аюух цаг алдчихсан байхгүй. Яагаад би цаг хугацаа алдсан бэ гэхэлэр надад коуч байсангүй. Олон улсад бол үйл хөдлөх хөрөнгийн брокер офис ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэхэлэр энэ зах зээл дээр байгаа агентууд нь өөрсдөө мэрэгжлийн болчихсон өөрсдийн баг хамт олонтой олцсон мэрэгжлийн хүмүүс байдаг. Энэ салбар руу орж ирж байгаа хүмүүс нь аль хэзээний энэ салбарт юу ихээ мэддэг хүмүүс орж ирдэг байхгүй. Монголын хувьд болоод ирэхлээр энэ салбар цаашин брокер офисууд нь ч цаашин шинээр орж ирж байгаа агентууд нь ч гэсэн шал өөр салбараас орж ирээд дахиад өшөө хаашаа явж байгаа нь тийм яг тодорхой биш те манад ингээ гарцсан зам бол байхгүй байхгүй. Тэр тодорхой биш замаар ингээд агентууд нь ажиллаж ийн бий даа.
Тэр утгаараа өөрийнхөө офисыг нээчингүүтээ за манай оффист орж ирсэн агент над чиг ингээд цаг алдчихлахгүй тий. Миний алдсан алдааг алдахгүй. Миний мэдж байгаа туршлагаас цаашаа хөгжиж явах хэрэгтэй гэдэг зорилго тавиад тэгээ эхлээд дандаа агентуудад заах тий анхан шатны мэдлэг олох сургалтуудыг бэлтжижсэн. Дараа нь мэргэжлийн сургалтуудыг бэлдсэн тий. Одоо энэ сургалт манай офис дээр байнга хэрэгжиж идэг тий. Шинэ агент орж ирэхэд эхний 1 сарын сургалт 3 сарын коучинг програм гэдэг. Дандаа л би өөрөө нөө эйжент байсан. Юун дээр алдсан, юуг мэдчихэж цаашаа ахисан бэ гэдэг зүйлийг ингээд хүмүүстээ зааж сургаж өгөх зорилгоор одоо коуч хийж байна. Тэгээ ерөнхийдөө одоо энэ чиглэлээр ажилладаг учраас би сүүлийн үед сэтгэл зүйн маш их одоо судалж байна. Яагаад гэхээр хүн болго өөр. Хүн болгоны суур зан чанар өөр. Дээрээс нь хүн болгоны өнөөдрийн нөхцөл байдал бас маргаашийг харж байгаа одоо зорилго тэмүүлэл нь өөр учраас тэр болгонд нь таарсан чиглүүлэг өгөхийн тулд хувь хүнийхээ сэтгэл зүй өнөөдөр ямар байна? Ер нь ямар хүн юм гэдгийг аяг харж ажилладаг л да. Тэгээд тухайн үндэ яг таарсан зөвлөгөөг өгчиж энэ зөвлөгөө маань ажилдаг. Тухайн агентийг одоо сэтгэл зүй талаас нь илүү ингээд анзаарч одоо ингээд хамтран ажиллахад ер нь хувь хүн те яаж өөрсдөх боломжтой байдаг вэ ер нь? Сэтгэл зүй талаасаа яг юм зөв зөвлөгөө аваад одоо дэмжлэгийг аваад ирэхээр одоо хүнд ямар боломжууд нэгддэг бол? Юу л та ер нь би ингэж боддtiin хүн хамгийн чухал зүйл одоо би ялангуяа одоо бид нар бизнесийн тухай ярьж штэ хөдөлгөөний бизнесийг хийж дээ. За ямар ч бизнес дээр хүн зорилгоо эхлээд тодорхой харах хэрэгтэй. Өөрөө хэн болох гээд байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгэхээр өөрөө юу хүсэж байгаа, өөрөө хэн болох гээд байгааг мэдхийн тулд тухайн хүн эхлээд өөрийгөө ойлгох хэрэгтэй. За тэгээ өөрийгөө олцсон хүн бол зорилго нь тодорхой болоод ер нь зорилготой шийдвэртэй байгаа хүнийг амжилтанд хөтлөхөд бол маш амархан. Тэгэхээр тэр хүн өөрөө хүссэн юм шүү дээ. Үнэхээр хүсэл эрмэлзэлтэй би хийж бүтээе гэсэн хүн бол ямар ч зүйлийг одоо өөрийнхөө одоо бүх онцлогийг тэ өөрийн давуу тал болгоод ямар ч зүйлд одоо саад доторыг даваад гарч чаддаг. Ер нь яагаад коуч байх хэрэгтэй мэ гэдэг асуулт амар түүнлэдэг л та. Ер нь ингээ хүний амьдралд хүн санамсруу байдлаар дандаа эргэн тойрондоо байгаа хүмүүсээс суралцаж тэр хүмүүсээс үлгэр дуурайл аваа те буруу зүйл хийж байгаа хүнийг хараад за ингэж болохгүй юм байна зөв зүйл хийж байгаа хүмүүсийг хараад ингэж хийвэл амжилттай байд юм байна гэдэг зүйлүүдийг сураад байдаг. Тэнгүүд хүнд ер нь бодоод үзэхэд те амьдралын коуч гэж байх хэрэгтэй те ажил мэргэжил дээр нь коуч байх хэрэгтэй зөв чиглүүлээ авдаг хүн байх хэрэгтэй те за харилцаан дээр те хүмүүстэй харилцаад гэр бүлээ авч явахад жишээ нь ингээд коуч байж идэг. Тэгэхээр энэ коучуд хүмүүс санамсаргүй байдлаар зарим дээр нь мундаг коучтэй зарим дээр нь магадгүй найз нөхдийнхээ зөвлөгөөгөөр явж идэг л да. Тэгэхээр би энийг юу гэж боддог вэ гэхээр энийг бүр ингээд санаатаагаар те надад иймэрхүү төрлийн коучуд байх ёстой. Тэгээ би энийг тэр хүнээс сурна гэдэг мундаг хүмүүсээс мэддэг хүмүүсээс бас өөрийг нь чиглүүлж чаддаг хүмүүсээс сурч ах ёстой гэж харддаг. Тэгэхээр таны одоо яг юм одоо үйл хөдлөх хөрөнгийн одоо тийм коуч хийх ажлын тань юу хамгийн сайхан зүйл нь юу болоо? Юунаас нь та илүү урам зориг авдаг бол? За гоё асуулт байна. Тэгэхээр би ингээд хүмүүстэй би өөрөө нөгөө хувь хүнийхээ хувьд хүмүүстэй ажиллах их дуртай хүн байна л та. Тэгээ хүмүүстэй ажиллаад агентуудынхаа үр дүнг хараад ингээд жижиг ч гэсэн тий гарын бэлэг өгөөд сэтгэлийн ингээд бэлэг өгөөд агентууд манд баярлж байгааг харах надад амар гоё идэв. Агентуудынхаа үр дүнгээр бахархаад надад аюу гоё санагдчихсан байхгүй. Тэгээд баг хасчлын өмнө юм уу да манай нэг агент шинэ агентуудтай ингээд хамтарч ажиллаад шинэ агентуудын анхны гүйлгээ гаргаад нэлээд агентуудыг ингээд хамтарч ажиллаад дэмжсэн гэсэн үг шинэ агентуудыг дэмжиж ажилласан. Тэгсэн чинь нөгөө шинэ агентууд маань манай тэр туршлагатай агентууд баярлаа гэдэг ингээд бэлэг өгч байгааг би хөндлөнгөөс хараад зөксөж байгаа. Тэр бэлгийг би аваагүй л те. Гэхдээ надад тэр бүр ингээд урд нь төсөөлж байгаа гоё мэдрэмж өгчээсэн л та. Юу гэсэн чинь би хүмүүсийг хуучин надаас зөвлөгөө авдаг байсан хүнийг одоо би хүнд зөвлөгөө өгч хүний одоо амжилтанд нь хөтэлдэг хүн болсон байгааг харах надад амар гоё байсан. Тэгэхээр миний ажлын бас хамгийн гоё хэсэг бол би хүмүүсийн хувь хүнийг хөгжилт нь, амьдралд нь, ирээдүйн зорилгот нь, үзэл бодолт нь тодорхой хэмжээний тийм эерэг өөрчлөлт хийж чадж байгаа харах гоё байдаг. Тэгэхээр таны хувьд тийм ээ одоо брокер оффистаа үйл хөдлөх хөрөнгийн одоо коуч хийж байгаа тийм ээ. Тэгэхээр маш олон агентуудыг одоо бэлтгэж байгаа. Тэгэхээр ер нь таны хувьд тийм ээ одоо агент хүн ер нь ямар байх хэвээр юм бэ тийм ээ үйл хөдлөх хөрөнгийн агентд байх хэвээр одоо зан чанар ур чадвар агентуудын өөрсдөндөө тавих шаардлагыг та бас юу гэж боддог бол?
Тэгэхээр яг үйл хөдлөлийн энэ агентуудын Remax дээр агентуудын уур чадрын талаар сэтгэл дундуур кейсүүд зөндөл байдаг л да, байхгүй биш. Тэгэхээр энд бол би яаж хүмүүсээ агентуудаа энэ зах зээл дээр гаргахыг хүсдэг вэ гэхээр нэгэнт энэ зах зээл рүү орж ирж байгаа бол бизнесийг боломжийг хараад урт хугацаанд төлөвлөө. Нэгэнт агент урт хугацаанд төлөвлөсөн бол тэр хүн үргэлж зөв алхмуудыг хийж бизнес урт хугацаантай амжилттай явна. Агент хүн ер нь одоо ажлаа юу бодож те юуг зарчим болгож хийх ёстой гэж би боддгоо гэхэлэр нэгдүгээр харилцагчаа маш сайн бодох ёстой. Яагаад гэхэлэр бид нар энэ бараа бүтээгт үйлдвэрлэдэг хүмүүс биш байхгүй. Бид нар хүмүүсийн итгэлцэлээр бизнес хийдэг хүмүүс. Тэгэхээр харилцагчийнхаа итгэлийг алдахгүй харилцагчтай үргэлж үн цэн өгч явж ич одоо үйл хөдлөлийн энэ зурчил хийж байгаа хүмүүсийн ажил амжилттай байдаг. Анх бол би нэг борлуулалтын авьяастай хүмүүс илүү мундаг хийх юм байна, илүү боломж байна гэж харж байсан. Хамгийн анх агент болж байгаа үедээ. Гэхдээ одоо бол би ингээд бараг давтагдсан тоогоор 100 хүнтэй ажилласан байна шүү дээ. Тэгэхээр энэ үед ингээ эргээд харахад бол энэ салбарт зөвхөн борлуулалтын авьяастай хүн биш. Бусад олон төрлийн чадвартай хүмүүс аа шүү дээ. Тэр бүх хүмүүс амжилттай ажиллах боломж байна. Тэгээд ер нь бол том дийлүүд яаж хийддэг вэ гэхээр дандаа багийн ажиллагаа надад. Тэгээ нэг хүн дангаараа бол одоо хичнээн мундаг чадвартай байсан ч бас их хол явдаггүй. Нэг үүдч хурдан явъя гэвэл ганцаараа хол явъя гэвэл олоолаа яв гэдэг шүү дээ. Тэгэхээр би бол одоо энэ салбар руу бол ямар ч чадвартай хувь хүний онцлогтой хүмүүс орж ирээд гол нь бага зөв таниад зорилгоо зөв тодорхойлох юм бол ямар ч хүнд айгүй их боломж байна гэж би хардаг болсон. За тэгэхээр Алтан туяа коучийн хувьд нь агентуудаа 5 чиглэлд хөгжүүлдэг гэж дуулсан. Одоо энэ талаараа яриул. За би өөрөө нөгөө агент байсан шүү дээ. Тэнгүүд энэ зах зээл дээр одоо хин хэрэгтэй вэ гэдэг зүйлийг байнга боддог л доо. Намайг агент анх болж явах үед бол хүмүүс үйл хөдлөх зурчлалын бизнесийг ойлгодгүй, үйлчлэгээ авдаггүй байсан. Одоо бол хүмүүс зурчлалын үйлчлэгээ авмаар байна. Чадварлаг агент хэрэгтэй байхгүй. Мэргэжлийн агентийн зах зээл дээр хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо яг мэргэжлийн агентийн энэ зах зээл дээр тоглодог цаг нь ирж байгаа. Мэргэжлийн агент гэж хэнийг хэлэх юм бэ гэхээр одоо юу гэдэг жишээ нь мөрөн те одоо жишээл төсөөлөл л доо те мөрөн хотын төвийн одоо офисын барилгууд дээр мэргэшээд ажиллаж байна гэж бодъё. Тэгэхэд хин ч ихсэн за мөрөнгөөс л асуухад энэ хотын төвийн офисын барилгын аль нь хамгийн одоо юутай ямар үнэтэй хамгийн зөв сонголт гэдгийг итгэлтэйгээр хэлж чадах хүн гэж хүн таньж ах хэрэгтэй байхгүй. За өшөө тэгэхээр мөрөн одоо хотын төвийн офисын барилгуудыг мэргэшхийн тулд тэнд ямар барилгууд байдгийг ямар үнэ ханшаар түрээсэлтийн урд нь ямар байсан магадгүй түрээслэгч нь хийн те. За тэгвэл энэ нэг давхурт нь банк байдаг учраас хоёр давхурт нь банк бус зориулсан жижигхэн талбай байж болно ч гэдэг юм уу те. Зөвлөгөө өгч чадах те. Энэ яг хотын төвийн офисын барилга дээр нэг баа бэгүү мэднэ гэдэг чинь те. Тим хэмжээний мэрэгчлэтнүүд одоо энэ зах зээл дээр хэрэгтэй байна. Тэгтэл энэ хэмжээнд нөгөө агент хөгжихийн тулд дээр чинь судалгаа хийх ёстой, заавал өөрөө хөгжих ёстой. Энэ тэнд өөр сегмент дээр ажиллаж байгаа хүмүүс ийм мөндөр мэрэгжлийн түвшинд одоо өөрийгөө бэлтгэх цаг хугацаа хангалтгүй байхгүй. Тэр утгаараа би агентуудаа одоо ингээд ятаг 5 сегмент дээр чиглэлээ сонгоод ажиллаач гэдэг ийм чиглүүлэг байнг өгдөг. За одоо ажиллаж байгаа агентуудын одоо хийгдэж байгаа гүйлгээний 80% нь орон сууцны зах зээл дээр хийгдэж байгаа. Өөрөөр хэлбэл дийлэнх одоо 80% агентууд орон сууцны зах зээл дээр ажиллаж байна гэсэн үг байна. Тэгэхээр энэс гадна цаана дахиад өшөө 5 сегмент байгаа. Жишээ нь худалдаа үйлчлэгийн талбай, офисын талбай. Дахиад хөрөнгө оруулалт олон улсын худалдаа гэсэн чиглэлээр өшөө түрээсийн зах зээл гэж аюул том зах зээл байдаг. Байгууллагын зах зээл гэж бас их том зах зээл байдаг. Тэгээд тавдах нь одоо орон сууцны төслийн борлуулалт гэж том зах зээл байна. Энийгээ 5S гэж би нэрлэдэг л дээ. Тэгээд энэ 5 сегмент дээр агентуудаа чиглүүлээд тус нь мэрэгшүүлэх тал дээр ажиллаж байгаа. Тэгээ эхнээсээ ингээд аюул сайн үр дүнгууд гараад явж байгаа. Тэгэхээр одоо үйл хөдлөх худалдан авна, за үйл хөдлөхөө борлуулна гэдэг одоо хувь хүний хувьд тийм ээ ер нь амьдралдаа цөөхөн хийдэг одоо шийдвэрүүдийн нэг. Тэгэхээр олон улсад бол тийм ээ одоо иргэд хэрэглэгчид, үйлчлүүлэгчид бол ингээд яг үйл хөдлөх хөрөнгийн одоо мэрэгжилтнүүдэд хандаж одоо энэ хүү сонголтыг хийдэг жишээг бол тогтцсон байдаг. Манад бол бас ер нь бол харьцангуй шин тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр ер нь хэрэглэгчдэд одоо тий та яг үйл хөдлөх хөрөнгө зуучлагчид хандах ёстой маа, яг энэ мэрэгжлийн байгууллагад хандах ёстой маа гэдэг одоо ойлголтыг одоо бий болгох та бүхэн ер нь ямар нөлөөллийн ажлууд хийж байгаа болоо.
За ямар ч гэсэн бид нөр өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчилж байна. Тэ агентууд бүгд амнаас ам дамжих тэ маркетингаар өөрийнхөө харилцагч сэтгэл дүүрэн үйлчлэгээ үзүүлээд энэ тэр харилцагчин цаашаа өөрийнхөө танил найз нөхдөд зурчлалын үйлчлэгээний давуу талыг сурталчилж байна нэгдүгээр. Хоёрдугаар бид нар одоо пэйж хуудасаараа агентууд маань өөрсдийнхөө пэйж хуудасаар энэ зурчлалын үйлчлэгээний үйл хөдлөлийн одоо мэрэгжлийн хүн энэ үйл хөдлөлийн борлуулалтанд орсноороо ямар давуу тал байт юм бэ гэдэг сурчлагаануудыг бол тодорхой жижиг контентууд хийгээд хүмүүст хүргэж байна л да. Тэгээд саяхнаас бид нар манай офис менторшип хөтөлбөр 14 оны менторшип хөтөлбөр хэрэгжүүлсэн. За энэ хэрэгжүүлж байгаа хөтөлбөр маань ингээд тогтмол явах юм. Тэгэхээр энэ хөтөлбөрт маань жишээ нь 25 хүн хөтөлбөрт хамрагдчихна. Энэ хүмүүс үйл хөдлөлийн зурчлалын салбар гэж юу юм бэ? Агент юу хийдэг юм бэ? Ямар гэрээний нөхцлөөр ажилладаг юм бэ? Давуу сул тал нь юу юм бэ? Хэр их ажил хийдэг юм бэ гэдэг энэ анхан шатны ойлголтуудыг авч байгаа. За менторшип хөтөлбөрт хамрагдсан хүмүүс маань бүгд агент болохгүй. Ихэнх нь болохгүй. Гэхдээ энэ хүмүүс бол маш сайн энэ зах зээлийн талаар мэдлэгтэй, агентийн ажлыг ойлгодог, ач тусыг мэддэг хүмүүс болж байна. Энэ нь бид нар зурчлалын салбарын талаар, үйл хөдлөлийн салбарын талаар одоо хэрэглэгчдийн боловсролд хувь нэмэр оруулж байгаа нэг хэлбэр л дээ. Ингэж бодож байгаа хүмүүс биш магадгүй юм тийм ээ. Яагаад заавал одоо тийм мэрэгжлийн агентэд хандах ёстой гэж бодож иж магадгүй. Тэр энэ тал дээр та яг мэрэгжлийн одоо агентэд хандсанаар яг ирээдүйд одоо өөрчлөлөгчдөд ямар давуу тал бий болж байгаа. Яагаад яг агентэд хандах ёстой гэж бодож байна та? Заавал үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах та. Эсвэл орон байраа зарж борлуулах та. Заавал мэрэгжлийн агентэд хандах бол албагүй. Мэргэжлийн агенттай хамтарч ажиллахаар давуу талууд байгаа. Тэгэхээр өдөр болгон нөгөө ажилтай, завгүй, өөрийнх нь хийж байгаа үндсэн ажлын үн цэнтэй хүмүүсийн хувьд зурчлалын үйлчлэгээ аваад тэрэнд нь тохирох хөлсийг өгөх нь маш их цаг хугацаа хэмндэг. Цаг хугацаа гэдэг чинь өөрөө айгүй том одоо эргэж нөхөгддөггүй нөөц. Цаг хугацаа гэдэг чинь өөрөө мөнгө, цаг хугацаа гэдэг чинь өөрөө алт гэж ярьдаг ш. Тэгэхээр үйл хөдлөх хөрөнгийн одоо цагаа хэмнэн гэдэг бол зөвхөн байр үзүүлэх төгжрлийн тухай ярьж байгаа юм шээ. Зах зээл дээр хурдан борлогдохын тулд бодиттой үнээр зөв худалдаа авахч нарт санал болгох ийм цаг хугацааны асуудал байдаг. Дээрээс нь яг манайх шиг ийм одоо юу хууль нь тодорхой болоогүй ийм улс оронд бол одоо зурчлалаар дамжиж байгаа борлуулалтууд бол их ийм аюулгүй хийгддэг. Яагаад гэвэл зурчлалын байгууллага чинь нөгөө гэрээн дээр суурилж одоо үйл ажиллагаа явуулж штэ. Тэгэхээр гэрээ маань хүчиндээ үйлдвэр байханд бол бид нар бичиг баримтыг маш нарийн нэгтэлж үздэг. Тэгэхээр бичиг баримт нь зөрчилгүй гэдэг бол худалдаж авч байгаа хүмүүстэй эрсдэл гарахгүй гэсэн үг. Тэгээд дээрэс нь хамгийн гол зүйл бол үйл хөдлөх хөрөнгө сонгож авч байгаа хүний хувьд мэрэгжлийн агентэд хандсанараа оновчтой үйл хөдлөхийг авч чаддаг. Хүмүүс л үйл хөдлөхийг өндөр дүнтэй учраас одоо юу гэдэг маш нихур бодож аваад авч ийн гэж бодоод байдаг боловч яг худалдаа авах шийдвэр бол сэтгэл хөдлөлтөөр гардаг. Үйл хөдлөлтөөр тийм одоо буруу сонголт хийх тохиолдол зөндөө байгаа. Гэх мэтчлэн ингээд мэрэгжлийн агентэд хандсанараа одоо зах зээлийн бодиттой зөв мэдээллийг аваад логикли зөв шийдвэр гаргахад тусалж өгдөг. За тэгэхээр алтан туяа коучийн хувьд ер нь өөрт тань тулгарч байгаа асуудлыг ер нь даван туулах арга барилаасаа хуваалцвал мэдээж бүх юм байн гол сайхан байхгүй, бүх юм байн одоо тийм тэгш дардан байхгүй тийм ээ. Янз бүрийн асуудал биднэрт ер нь тулгардаг. Тэгэхээр та яг нь ажлын одоо энэ асуудлыг ер нь даван туулах үрийн арга барилаасаа хуваалцвал. Тэгээд ажил хийгээ явж байхад аюу олон асуудлууд гардаг. Тэгээд тэр болгоныг одоо бүгд ингээд тэгш дардан байхгүй шүү дээ. Тэгээд асуудал гарах үед би аль 50 байх гэж хичээдэг. Тэ сэтгэл хөдлөлөд дараад тэгээд өөртөө аягүй их ярьдаг. Өөртөө яриад ирэхлээр нөгөө асуудлынхаа гарц гаргалгаанууд би өөрөө олж эхэлдэг л дээ. Яг гоо би ингэж боддгийн хүн ер нь хүн гэдэг зүйл чинь сэтгэлийн амтэн шүү дээ. Тэгэхээр хүн сэтгэлийн хувьд сэтгэлийн хаттай өөртөө итгэлээ алдах ёсгүй гэж би боддог. Хүн өөртөө итгэлээ алдаад ирэхээр л нөгөө урам зориг байхгүй, өсчүүч байхгүй болчтой. Би энийг яаж одоо хамгийн их гүнзгий мэдэрсэн бэ гэхээр одоо бас нэг 8-9 жилийн өмнө би 2 давхар дээрээс унаад гэмтчихсэн байхгүй. Тэгээд яг жоохон хүнд гэмтсэн, ясмас цуурсан. Тэгээд байнгын хэвтэрт байсан. За бараг жил хэртээ хэвтэрт тэрэгнсэр дээр байсан. За нөгөө би чи өөрөө ингээд байнга орж гарч хөдөлж идэг хүн чи нэг л өдөр гинт гэл ямар ч хөдлөх хэрэг байхгүй. Ийм болцсон чинь сэтгэл зүйн хувьд л би хүчээсэн л да. Тэгээд маш хүнд санагдчихсан. Тэгээд ингээд амьдрал хийж байгаа зориг байхгүй болол амьдрал утгагүй санагдал айгүй хүнд алсан. Тэгээд яг хөө мэдээж гэр бүлийнхэн маань намайг дэмжижсэн тийм.
гэр бүлийнхээ төлөө би бас хичээсэн л дээ. Өөрийгөө буцаад за би яах ёстой байна. Өөрөө өдрөг явах ёстой байна гэж хичээсэн. Тэгээ өөрөө өдрөг байгаад боломжиндоо итгэж эхэлсэн чинь сэтгэл санааны хувьд дээрдээ тэхлэнгүүт бүх юм эсрэгээрээ болоод амьдрал нурж байгаа юм шиг санагдчихсан амьдрал чи бүх юм ингээд цоо шинээр эхэлж байна. Бараг шинэ боломж юм шиг санагдаад эхэлжсэн. Тэгээ тэр үед л би хүн итгэл гэдэг зүйлийг юусаа алдчихлахгүй байна. Хүн өөртөө итгэлтэй үед, ирээдүйдээ итгэлтэй үед юу хүснэ хийж болт юм байна гэдэг нэг ийм мэдрэмжийг авч ирсэн. Ер нь хүнд ямар ч асуудал тулах юм те. Амьдрал баян шүү дээ. Үргэлж жаргалтай байдаг болохгүй. Амьдрал гэдэг чи өөрөө зовлон жаргал ээлжилж идэг. Энэ чинь л амьдралын мөн чанар байхгүй. Тэгэхээр хүнд юу ч тохиолдож ирсэн. Хүн энийг хүлээгээд аваа сурчих хэрэгтэй. Тэгээд хүн маргааш сайхан болно гэдэг ийм итгэл байсан цагт ямар ч асуудлын ард гарч чаддаг. Тэгэхээр та одоо багадаа аюу тийм сониуч цаантай хүүхэд байсан гэж ярьж байсан юм байна. Тэгэхээр өөр нь одоо ялангуяа залуу хүн тийм ээ юмд сониуч байна, шүнийг эргэлхийлнэ гэдэг ер нь яг юунд хүргэдэг гэж бодож байна та? За миний хувьд одоо хувь хүн маань тэр одоо би залуу хүмүүст ч гэсэн хэлэх дуртай үг юу гэдэг вэ гэхэлээ залуу байхад алдаад ах юм байхгүй. Алдаад байх юм байхгүй те. Эрсдлээс битээ аль болох өөрийнхөө зөв гэж бодсон, санаандаа багтсан хийж үзье гэсэн юмудаа хийгээд үзье. Залуу хүний хувьд бол хамгийн их одоо цуглуулах ёстой хөрөнгө бол мөнгө биш, туршлага гэдэг. Тэгэхээр миний хувьд болохоор надад тэр итгэлийг те залуу хүн хийгээд үзэх хэрэгтэй гэдэг итгэлийг бас гэр бүл маань өгсөн. Алтхаас битээ гэж сургасан. Тэр аль их бас миний одоо олон төрлийн юм хийх гэж оролддог тас хамгийн том хувь нь одоо юу гэдэг байр суурь эзэлдэг нөлөөлөх гэж би боддог. Би ер нь хүүхэд ахасаа л нэг юм сониуч хүүхдээсэн. Тэгээд аюу их тийм хүмүүсийн яриаг сонсох дуртай. Хүмүүсээс юм сонсох дуртай хүүхдээсэн. Манай гэр бүл бол аав маань бол жишээ нь ингээл намайг дөнгөж сургуульд ороогүй байхад те нар сар дэлхийг ээж тойрдог вэ гэл ингээл лаама барайл ингээл тайлбар аюу гоёор ингэж тайлбарлаж өгвөл тэгээд нөгөө Жюль Верний гоё нөгөө юунууд зөвнөлт зохиолуудыг бүгдийг ингээл орой болохоор ярьж өгдөг. Тэгээ аюу гоё ингээд хүний ярианд ингэж уусаж шимтэж сонсох дуртай. Тэгээ яриаг нь сонсож байхдаа ингээд одоо өөрийнхөө төсөөллийг ингээд бий болгоод те тэрэндээ ингээ мөрөөдөлтөй автдаг ийм хүүхдээсэн. Тэгээ гэр бүлийн маань бас ингээд надад аав маань ярьж өгдөг тэр гоё зүйлүүд намайг бас тийм мөрөөдөмтгий тэгээд юмд ийм хийгээд үзхийн сан гэдэг ийм хүсэлтэй хүн болгосон болов уу гэж би боддоо шүү дээ. За тэгэхээр таны хувьд яг үл хөдлөх хөрөнгийн салбарт 6 дахь жилдээ ажиллаж байгаа тийм ээ. Тэгэхээр яг манай улсын яг үл хөдлөх хөрөнгийн зах зээл одоо хэрхэн хөгжиж гин гэж харж байна. Ер нь цаашдын бас чих хандлагын таяр бол. За би анх энэ салбар руу орж ирэхэд бол хүмүүс зурчлалын үйлчлэгийг тэр болгон авдаггүй, таньдгүй, мэддэггүй байсан. 6 жилийн өмнө хүмүүс Remax-ыг агарын публик зардыг юм уу гэж асуудаг байсан бол одоо хүн болго үйл хөдлөх зурчлал гэдгийг мэддэг болсон байна. Одоо бол зах зээл дээр зурчлалын үйлчлэгийг авъя, мэрэгжлийн хүн хэрэгтэй юм гэдэг ийм хэмжээнд ирсэн. Зурчлалын хэсгийг бол аягүй сайн одоо зах зээл ойлгодог болсон. Дээрээс нь санхүүгийн зохицуулах орооноос одоо зурчлалын үйлчлэгийг бүгдийг лицензжүүлээд одоо тухайлсан хууль гаргаад бүх зурчлал одоо биш бүх борлуулалт зурчлалын байгууллагаар дамждаг ийм систем рүү бид нар шилжиж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө эрсдлүүдийг бүгдийг хаах зорилгоор хуульчилж өгөх энэ зурчлалын үйлчлэг. Өнөөдөр зурчлалын байгууллагын хийж байгаа одоо борлуулалтууд, гүйлгээнүүд нийт зах зээл дээр хийгдэж байгаа гүйлгээний 20 орчим хувь дээр л ажиллаж байна. Зурчлалын байгууллага гэдэг нь одоо Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа бүх одоо зурчлал хийж байгаа бүгдийг хамруулад хэлж байна. Тэр 20 орчим хувь дээр ажиллаж байна. Тэгэхээр цаана нь зурчлалын шаардлагатай 80% сул зах зээл нэгдвэрт тийм. Гэтэл зурчлал гэдэг чинь энэ салбарын хамгийн анхан шатны л сервис гэхгүй. Энийн дараа хөрөнгөний менежмент. Хөрөнгөний менежмент гэдэг бол одоо үйл хөдлөх хөрөнгө үн цэнтэй улам бүр үн цэнэ хадгалаад байх хамгийн гол одоо суурь шүү дээ. Тэгэхээр эн чинь бол өөрөө нэг үйл хөдлөлийн дахиад нэг том бизнес. Тэгэхээр одоо бол манай харилцагч нар эхнээсээ хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн байна. Манай агентууд хөрөнгө оруулалт хийж байна. Агентууд өөрийнхөө харилцагч нарыг хөрөнгө оруулалт руу татаж оруулж ирж байна. Одоо эдийн засаг хямраад ирэхлээр хүмүүс мөнгөө үн цэнийг унахын тулд одоо хатуу валют болгодог. Өөрөөр хэлбэл алт олгодог те. Алт маань нөөцтэй учраас алтны дараагийн одоо юу сонголт нь юу гэдэг вэ гэхээр үйл хөдлөх хөрөнгө гэдэг. Тэгэхээр хөрөнгө оруулалт хийж хүмүүс одоо үйл хөдлөх авах
хандлага нь илүү байдаг. Монголд ч гэсэн энэ одоо ажиглагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ салбар бол одоо 5 жилийн өмнөхтэй харьцуулахад бол нэг алхам аль хэзээний урагш алхачихсан хууль батлагдгаа авч энэ зуучлалыг хүмүүс ойлгодог болчлоо. Энэ салбарыг зөвхөн зуучлалаар биш одоо дараагийн түвшинтэй хөрөнгө оруулалт, хөгжүүлэлт, менежментийн чиглэлд одоо хөгжүүлээ явж байгаа хүмүүс нь хинээсээ ажил нь ингээд ундраад эхэлж байна. Тэгэхээр салбар бол маш одоо хурдцтайгаар хөгжиж байна гэж би харж байна. За тэгэхээр цаг гарган бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Хоёулынхны ярилцах хугацаанд хүрээд өндөрлөж байна. Тэгээд таны одоо зорж хүсэж байгаа болгонд өндөр амжилтыг хүсье. За нэвтрүүлэгт урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээ миний хийж байгаа ажлаас бас хүмүүст танилцуулах юм боломжийг олгосонд баярлалаа. Тэгээд энэ нэвтрүүлэг үзсэн залуучуудаа тэгээд ирээдүгээ их томоор харж, том зорилготой эрч хүчтэй байцгаарай гэж хэлээд нэвтрүүлэг төгсөе гэж бодож байна. За баярлалаа.